Сүүчүүдийг үе яг тэр одоо 90-ад оны 80-ад оны одоо тэ залуучуудыг анзаарах юм бол битгий олон юм яриад дуугаа бай. Том хүмүүсийн үг нь битгий орж ий гэдэг ийм үзэл баримтлал дотор өссөн хүмүүс байдаг штэ. Тэгэхээр эн чинь юу хэлж ийнэ гэхээр зэрэг альва зүйлд ингээд зүв байна, буруу байна, гомдоод байна, шаналаад байна гэдгээ хэлэхгүйгээр өснөө гэдэг чинь тэр хэмжээний сэтгэл хөдлөлөө нуух, дарагдуулах, өөртөө болж байгаа зүйлсүүдээ бусдад илэрхийлэхгүй байх нь тэ чухлаа гэдэг ийм одоо мэдрэмжээр амьдруулчихж байгаа. Тэгвэл бүсгүүдээ хандаж юу гэж хэлэх гээд байгаа гэхээр зэрэг бага наснд энэ өгсүүдийг хэрэг сонссон бэ? Дуугүй бай. Битгий олон юмэр ямар их юм илэрхийлдэг, ямар их юм ярьдаг гэдэг үгийг хэрвээ их олон сонссон байх юм бол та өөртөө ярьж болно гэдэг одоо тэр эрхийг өгөөрэй. Би дуугарч болно гэдэг эрхийг өгөөрэй. Та яагаад өвдөж байгаагаа, яагаад ядарч байгаагаа хүүхдүүдэд илэрхийлж болохгүй гэж 3 настай одоо манай хүү 4 настай болсон. 3 настай багт нь цэцэрлэгт анх ингээд явуулж эхэлж исэн үе. 2 настайгаас л явж эхэлсэн л те. Тэгэхдээ 3 настайгаас нь жоохон хол цэцэрлэгт явж эхэлсэн. Тэгээд нөгөөдөг чинь тэрвэрлэх гэдэг юм билээ. Яалтчгүй хөлн болж байгаа ядарч байгаа. Өвлийн үүднээс бүр хэцүү тий. Тэгээд тэр үед нь чамайг ингээ би тэрвэрэд явахыг үнэхээр хүсэж чинь. Гэхдээ миний нуруу өвдөд байна. Би чинь бас жоохон настай хүн шүү дээ гэдгээ ингээд илэрхийлээд ихэсний дараа хөө маань тэрийг ингээ ойлгодог болж байгаа. Тэгээд би тэгж хэлсээр дараа аав нь хүүгээ тэрвэрээ явах гэсэн чиний чинь нуруу өвддөг үедээ өвдөхгүй мүү гэж хэлэхэд нь амар тэр өөрийг нь ойлгож байгаа мэдрэмжийг аав нь мэдэрснээ ээжд нь ингээ ярьж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс юг илэрхийлж болох вэ? Тэр 3 настай хүртэл ойлгоно. Тийм учраас ятраад байвал зүгээр ятраад байгаагаа хэл. Дэлгүүрт ороод юм худалдаж авах гэж мөнгөгүй байвал зүгээр танд хэлж болно. Та хүүхдтэй би мөнгөгүй байгаагаа хэлснээсээ болоод та дорд орж байгаа хэлбэр биш. Та ядуу зүдүүгийн ангилалд орж байгаа биш. Хүний амьдралд ийм зүйл ирдгээл гэдгийг ойлгуулж байгаа. Тийм болохоор өөртөө хэцүү байгаа зүйлээ хэлдэг байгаарэ гэж хамгийн ихэнд бас хэлмээр байна л та.